W үсгэн дээр даръя. Өө гүүж гэж харуул тийм үү? Гүүж ямарч үсэн. За энэ юу гэж вэ? Энэ бол DEX. Манайхан дийлэнх нь мэдэх бах те. DEX нь ямар учиртай вэ гэхээр анх 2017 онд нэвтрүүлж байсан S8 гэх загварын утаснаас хойших загварууд дээр бүгд дэмждэг болсон. DEX гэдэг үгний утга нь өөрөө desktop experience буюу монголоор орчуулахад дэлгэцний experience гэдгийг яг юу гэж орчуулах зохистой бас хэлж мэдэхгүй байна. За нэг тиймэрхүү DEX-гээл ойлгочоорой. За тэгээд DEX нь өөрөө яг ямар утга учиртай, ямар үйлдэлтэй юм гэхээр та өөрийн гар утсаа Windows болон Mac OS шиг монитор, нэмэлт монитор дэлгэц рүү залгаад компьютер мэт удирдах боломжтой. Тэр функцийг хэлж байгаа. За тэгэхээр одоо энэ харагдаж байгаа залгасан утас нь S8 Edge гэх нэлээд хүчний загварын утас байна. Үүнийг шууд компьютер руу HDMI-аар залгасан байна. Ингээд залгахад мэдээж таны утсан дээр HDMI гаралт байхгүй учраас нэмэлтээр хаб гэж яригддаг салаалагчн дээр HDMI-ыг залгаад нөгөө зүрийг нь монитор руугаа залгаад монитор тогтоо байхад шууд энэхүү компьютер мэт удирдах болох нэ. За тэгэхээр бидний хувьд яг өнгөц судалснаар бол одоо энэ та утсаа өөрөө тачпад буюу шууд маус шиг удирдах болдог. Тэр нь өөрөө нэмэлт функцээр байгаа. Харин хэрв танд офисын хэрэглэн ч юм уу тий ширээн дээр тань компьютер хулган болон кейборд байх юм бол хабан дээр залгаж өгөөд одоо энд харагдаж байгаа шиг шууд компьютер мэт удирдах боломжтой байх нэ. Кейбордны хүлээн авахчийг хабан дээр залгаад өгсөн байна. За тэгэхээр энэхүү кейборд маань өөрөө яг л компьютерийн мэт бүрэн функцээр ажиллана. Жишээлбэл одоо PUBG гэдэг бичээд үзье. За ингээ хараад чинь. Маус гэсэн юм ялгаагүй wireless маус залгасан байна. Энэхүү курсор дэлгэцэн дээр харагдаж байгаа тийм ээ. Бас нэг гой зүйл нь юу юм бэ? Та утсаа бүрэн удирдах боломжтой. Одоо тэр дэлгэцэн дээр байгаа үйлдэл болон утсан дээр байгаа үйлдэл хоёр тусдаа явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ утсан дээр ямар нэгэн мэдээлэл бусад юм оруулах, цаашлаад компьютер дээр маусаараа удирдах хоёр тусдаа явж байна л гэсэн үг. Та анзаарсан байх энэ дээр нэг PUBG оролцсон байгаа тий. Энэ ерөөсөө би шууд DEX дотроос PUBG-га давхарчаал болчихж байгаа гэсэн. Тэгэхээр хэр байх юм бол харъя. Тоглоом руу ороод. За full frame болох ажиллаа. Өмнөх бичлэг дээр дурдсанаар нөгөө шууд хабаар дамжуулаад эсвэл capture card-аар дамжуулахаар дэлгэц маань бүтэн орчихгүйсэн шүү дээ. Тэгэхээр энэ 27 инч дээр бүр ингэж бүтэн орж ирчихсэн. За тухайн утас маань өөрөө нэлээд хоцрогдсон учраас хэдэн FPS яваад байна. Энэ баруун дээдлийн нь болохоор мониторын өөрийнх нь FPS counter шүү. Тэгэхээр энэ ер нь 60 FPS л явж байна гэсэн үг. Тэгээ мэдээллийн чанартай зүйл дахиад нэг хэлэхэд DEX ашиглаад keyboard mouse-а залгаад тоглооч гэдэг тэгээд түүн дээр хэлэхэд ер нь бол тухайн утас нь өөрөө одоо энийг сүүлийн S25 24 Ultra ч юм уу Note ч юм уу Fold ч юм уу 120 FPS дэмждэг утас байлаа гэж бодъё Samsung-ийн. Тэгсэн ч гэсэн DEX гэдэг үйлдлийн систем нь угаасаа монитор 1000 одоо 100 тэр 144 хэд хэдийн тий 200-аас дээшээ гэрцтэй дэлгэц байсан ч гэсэн 60-аараа л гаргана. Ерөөсөө DEX-ийн чадамж нь одоогоор тийм байгаа юм байна л шүү. Мэдээж технологиуд энэ бол цааш та хөгжөөд явчих واخ. За тухайн утас маань өөрөө Super Smooth дээр энэ одоо 30 FPS юм ааш тий. Одоо тэгээд давраад бүр тоглох гээд үзье л дээ. Маус ажиллаж байгаа юм чи өдөртөж болох болов. Бүтэн дэлгэцээр ороод ирсэн чинь бас их гоё харагдаж шүү. Зураглал бол бас тажгүй 30 FPS гэхэд бол боломжийн амин бол бүтэн дэлгэцээр ороод ирж болохоор их хайтайхан л харагдаж байна. Яг тоглоом донд ороод ирэхээр бас ямар болох юм байгаа тий. За одоо хэдүүлээ давраад тоглоомоо удирдах гээд үзье тэхүү. W үсгэн дээр даръя. Өө гүүж гэж харуул тийм үү? Гүүж ямарч үсэн. За маус байна уу? Маус дэлгэцэн дээр байна. Курсор маань гэхдээ зөвхөн ингэж дарж ажиллаж байна. За тэгэхээр характер удирдахын тулд одоо энгийн үед бол ингээ маус хөдлөхөөр курсор харж байгаа хэрэгтэй ямар ч үйлдэлгүй. Заавал маус нэгээ дараастаа байж хагаад хүнээр хүлж байна. За үүн дээрээс ямар нэгэн үйлдэл хийхин тулд за жишээлбэл дуран цэцэг дээр маус нэг дарлаа.
бууддгаа тарлаа. Ингэж бол буурч байна. Гэхдээ хүнээ удирдах болохгүй байна. Гүйдэг нь бол болж байна. Гүүхээс бусад үйлдэлүүд бол байхгүй. За энэ бол зүгээр фейл шүү. Тоглоом дээр бол хот шүү. Ялангуяа PUBG дээр. Нөгөө нэг төсөөллөөр бид нар ингээл салаалагч авангуудлаа keyboard mouse залгаад шууд тоглож байна. Одоо индекс дээр оруулангуул шууд тоглож байна гэж бодно үгүй. Хөрөчөөд ерөөсөө ингээд WSD 4 зүгээрээ хөдөлгөж болно. Хүнээ ерөөсөө удирдах болохгүй. Тэгэхээр маус нэгээ дарж заавал энийг хөдөлгөнө. Энэ төр дэлгэцэн дээр үйлдэл хийхдээ заавал маус нэгээ давхар таарна. Тэгэхээр энэ талаар бодоод ирэхгүй. За тэгэхээр энэ DeX гэдэг зүйл бол үнэхээр гайхалтай юм байна. Одоо ингээд PUBG-наас гарахад дээр нь дараал шууд desktop minimize болгоод ерөөс компьютер. За ер нь л дандаа iPhone барьж байсан учраас Android үйлдвэрлэлийн систем дээрх иймэрхүү гоё нэмэлт функцүүдийг сайн мэддэггүй юм аа. Тэгээ саяхан олж мэдснээрээ ч байх тэгээ туршиж үзээд мэддэг нэгэнд нь бол онцгой мэдгүй байдтэйгээ мэдээллийн чанартай зүйлийг хуваалцлаа. Тэгээд үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.